бол Монгол улс сардаа нэг 75-80 мянган тонн авто бензин хэрэглэдэг бол эхний 8 хоногт бид нэр 35 мянган тонн авто бензин 92 импортлж оруулж ирсэн байна. Энэ хэмжээгээр бид нэр нөөц нэмэгдээ явж байна. Яг өнөөдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд ердөө хэрэглээний 15 хоногийн нөөцтэй болсон байна. Дизель түлшний хувьд бол 20 хоногийн нөөцтэй байна. Мөн одоо 40 орчим мянган тонн дизель түлш импортоор орж ирсэн эхний 8 хоногт. Монгол улс бол за уулуурхайн боловсруулалт одоо ихтэй саруудад бол нэг 140-50 мянган тонн дизель түлш хэрэглэдэг. За нэг сард бол бид нэр харьцангуй хэрэглээ буурдаг. Тэгэхээр эхний 8 хоногийн тоонтоос харахад бол бид нэр нөөц нэмэгдэнэ гэхээс буурах аргагүй нийлүүлэлт энэ явж байна гэсэн. За хөдөө орон нутгийн хувьд бол ер нь бүх аймагуд дээр шатхууны хангамж бол очсон. За ганц нэг аймаг дээр энэ бас нийлүүлж байгаа бүтээгдэхүүний стандарт энэ өвлийн түлш байдаг. Түлштэй холбоотой ганц нэг сум дээр асуудал гарсан байна. Өөрөөр хэлбэл хасах 25-та дизель түлш нийлүүлэгдсэн байдаг. Гэтэл тухайн орон нутгийн сумдад маань хасах 30-40 градус хүрсэн тохиолдолд тухайн штесээс бүтээгдэхүүн гардаггүй хэрэгжилж болтгоос шүүгдэх температур зарцах гэдэг асуудал гардаг. Тэгэхээр энэ дээр бас шуурхай арга хэмжээ аваад арктикийн түлш буюу нэг хүйтэн зориулсан түлш нийлүүлэх асуудлыг за манай яамны зүгээс зохион байгуулад аж ахуйн нэгжүүд гүйцэтгэхэд ингэ явж байна.